үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцаат компани. Амар биндээ амгалан сайн байна уу? Эрхэм хүндэт үзэгчтэй. Монголын адуучдын холбооноос Төв аймгийн Баянжирган сумын аврах шалгаруулах адуучин тэмцээнийг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Нялх хэмээн алдарсан Баянжирган сум бол Төв нутгийн удам хээр талд Монгол адууны туурайн төврөгөнд тасардаггүй адуучин хүний ухаан хөдөлмөр үеэс үед өвлөгдөн ирсэн хиймэртэй сайхан нутаг үлээ. Энд адуу бол амьдралын нэгэн хэсэг. Адуучин хүн бол энэ нутгийн бахархал юм. Өнөөдөр бид Төв аймгийн Баянжирган сумын Эрдэнэ 3 дугаар баг шинэ ус хэмээх үзэсгэлэнтэй нутагт хүрэлцэн ирээд байна. Энд нутгийн шилдэг адуучин хуран цугларч авхаалсан ба эрд зориг ур чадвараа өрсөлдөн аврагаан тодрууллаа. Баянжирган сумын адуучдын холбоо нь үйл ажиллагаагаараа үргэлж манлайлж залуу адуучдаа сурган хөгжүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой анхаарч ажилладаг билээ. Тус холбооны тэргүүнээр Пүрэв дэшийн мөнгөрдөн 2022 оноос хойш хамт олоо манлайлан адуучдынхаа эв нэгдлийг бэхжүүлж, олон сайхан ажлыг санаачлан хэрэгжүүлж, сумынхаа нэрийг өндөр төрж яваа хөдөлмөрч удирдагчдын нэг юм. Түүний зүтгэлийн үр шимд өнөөдрийн энэхүү өргөн дэлгэр тэмцээнээс тодхон харж болно. Сумын аврах шалгаруулах адуучин тэмцээнд адуун зүргээ оруулж дэмжлэг үзүүлсэн Эрдэнэ 3 дугаар багийн малчин Бенцэн дөржийн Баатар зогт Өлзий сайхны Имбаатар 1-р байр шалгарсан адуучин залууд 2 жил дараалан хурдан удмын адуугаар шагнаж уншуулж байгаа. Улаан ухаа 2 дугаар багийн малчин сайн буян нартаа баярсан таларснаа. Илэрхийлэхийн зүйтэй. Мөн тэмцээнийг хамтран зохион байгуулсан Баянжирган сумын засаглагын тамийн газар Баянжирган сумын адуучдын холбооноор хамтран зохион байгуулж нийт хамт олон оролцогч адуучин нутгийн зан олонны өмнөөс гүн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт үзэгчтэй. Төв аймгийн Баянжирган сумын аврах шалгаруулах адуучин тэмцээний өрсөлдөөн хиймэр сэргээсэн агшин бүхнийг шимтэн сонирхохыг урьж байна. Монголын минь тал хээр нутагт уургаан барьсан, бугуулаа барьсан адуучдын хиймэр сүлд нь өөдөө явахын ерөөл өргөё. За энэ хүү 2026 оны Төв аймгийн Баянжирган сумын аврах шалгаруулах адуучин тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Дурал хэрлэнгээр нутагтай, боржгон дууны сургаатай, хоригсхийн датлагтай, хурдан мордны төлгөөтэй. Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочид, эрхэм хүндэт уяачид байна. Та бүхэндээ энэ өдрийн галалын мэндийг өргөн дэвшүүлье. Эхүү өнөөдөр сумын аврах шалгаруулах адуучин тэмцээн нэмаа эхүү хөглөхөд бэлэн болсон байна. Өнөөдөр нар хорон дэгшсэн ийм сайхан өдрмаа эрхэм уяачтмаас ингэж хүрэлцэн ирсэн байна. Эрхэм уяачтнуудаас амжилт хүсээд адуучдаас амжилт хүсээд халуудан шилдээр баяр хүргье. Эхүү адуучин тэмцээний үйл ажиллагааг гадуусаар нээж өгнө хэмээн сумын адуучдын холбооны тэргүүн мөнх эрдэнэнийг хүндэтгээрье. За сайн байцгаана уу. Адуу дагсан өв соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа эрхэм адуучид хүрэлцэн ирсэн нийт үзэгчид хаалханд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд сумын аврах адуучин тэмцээнийг одоогоор 10 гаруй жил зохион байгуулад байна. Яг албан ёсны холбоо байгуулагдаад бас 3 дахь тэмцээн маань болж байна. Тэгээд эхнийхээ тэмцээнийг 1-р багтаа зохион байгуулсан бол өнгөрсөн жил 2-р баг дээр энэ жил Эрдэнэ 3 дугаар баг дээрээ зохион байгуулж байна. Тэгээд өнөөдрийн адуучин тэмцээнд нь би залуучуудаа амжилт хүсье. Тэгээд
өнөөдрийн тэмцээн нээсний мэдэгдэе. Амжилт хүсье. Залуучуудаа. За энэ жилийн дэлхийн адууны өдрийг угтаад манай сумын засаг даргын хамгийн газар сумын адуучдын холбооноос хамтран энэ жилийнхэн адуучдын тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна. Бидний зорилго бол одоо энэ адууны өв соёлыг хайрлан хамгаалах, түгээн дэдгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдэх зорилготой. Манай адуучдын холбооноос манай энэ адуучдын тэмцээнийг бол одоо 10 гаруй жил дараалан одоо ингээд зохион байгуулж байна. Тэгээ манай адуучид залуучууд маань улс бүсийн адуучдын тэмцээнд бол амжилттай оролцож одоо авраг мавраг болж зөндөө амжилтууд гаргасаар ирж байна. За ингээд одоо энэ нутгийн одоо зон олондоо энэ жил сайхан хурдтай нар хурдаг шигсэн сайхан зам болж байна. Тэгээ бүгдээрээ сайхан саад энэ адуучдын тэмцээндээ залуучууд маань өнөөдөр амжилт гаргахыг хүсье. Өнөөдрийн адуучдын тэмцээнд бол 2 насны ангиллаар явагдана. 45-аас доош насны, 45-аас дээш насны гэсэн 2 ангиллаар зохион байгуулах юм аа. За төв сайхан нутгийн Төв аймгийн Баян Жиргалан сум нэлэх Баян Жиргалан тэмээ алдаршсан Баян Жиргалан сумын шилдэг адуучин залуучдын сумын авраг шалруулах адуучин тэмцээн эхлэхэд бэлэн болжээ. 1-р багийн 3 адуучин залуу гарч иржээ. За Баттүшгийн Насанбаяр, Даваа мантахын Отгонбаяр, Батбаатрын Доржпүрүү нар гарч ирлээ. За сумын адуучдын холбоон дэргүүн Пүрүүдэшийн мөнгө гэрдэн за 2022 онд Төв аймгийн авраг шалруулах адуучин тэмцээн дээр за төр болдыгаа дагуулчихсан. Очиж оролцож аймгийн аврагаас мөнгөн медаль хүртэж байла төр болдон.
За тэгээд тасрахгүй явсаар гад төрөлд улсын аваргаас медаль авч. За ямар ч байсан Төв аймгийн Баянжиргалан сум бол улсын аваргаас медаль авсан цөөхөн сумдуудын нэг. Сумын салбар болоод сайн ажиллаж байгаа. За эхний ядуучин Батүшхийн Насанбаяр явсан Хээрмэртэй. За морьтой ширүүн дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн 2 мөр гарсан. Алдчихлаа. За дараагийн ядуучин Даваа мандахын Отгонбаяр. За уургийн мөрчээр нь эвгүй байх чинь ээ. За ямар ч ташуураа шүүрсэн. За уургийн мөр заамчаад байдаг. Уурга шүүрчлээ. Усал авхаастай самбаатай ядуучин байна. Уургийн мөр болохгүй байсан штэ. Усал ядуучин үний чадвар юм да. 2 мөрийг наашаа гаргасан. Алдаж байна. За аяgun ширүүн дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн. Ганц адуу гарсан. Ганц адуучин ширүүнж гарсангүй буурал адуу. За Батбаатарын Дорж бүрүү Майлуу мөртөө явсан. За морины төвлөл тонгоогоо ташуураа шүүрээд морины явдал алдаад морины явдлаа засаад уурган дээр орж ирсэн. Уурга алдлаа. За 3 минуттай морьтой шургуулж ганц адуу гаргасан. Алдаж байна. За дараагийн 3 адуучин залуу. За Баянжиргалан сумын 1-р багийн адуучин залуу шүү да. За саарламэр улаан дээлтэй гарч ирсэн адуучин бол Галсан доржийн Бат сайхан. Буурламэртэй гарч ирсэн адуучин бол Инк батын Соронзонболд. Ариун болдын Зогт сайхан нар гарч ирлээ. За залуучууд сумаасаа эрхээ аваад аймгийн аварт оролцох эрхээ авна. За аймгийн аварга аймгийн бүс. За ямар ч хэлсэн аймгийнхаа хэмжээнд 2 том тэмцээнд оролцох эрхтэй байгаа. Шалгарх юм бол Галсан доржийн Бат сайхан жуургийн мөртэй явлаа саарламэр. За шүүрээ алдаж байгаа юм байна. Уурга бас алдчихлоо. Хонгор мөр гарсан. Хонгор мөрийг уурсан бол хонгор мөр чирнэ. Янзах шиг хараач ах чинээ. За Инк батын Соронзонболд хонгор мөртэй явсан. За шүүрнэр нэлээд дутсан мөрний явдлаа зассан. Уурган дээр орж ирээд бас алдаж байна. За өнөөдөр бас салхитай байсан. Уурганы хувьер нь 2% таах хэрэгтэй л дээ залуучууд. Хувийг хөнгөн байх юм бол хийсэд байгаа. Хувиа жоохон хөндрүүлэх хэрэгтэй залуучууд. За дараагийн адуучин Ариун болдын Зогт сайхан. Цагаан цэврийг гаргасан. Зөв талаас уургалдаг залуу байна. Алдаж байна. За дараагийн 3 адуучин залуу гарч ирж байна. За хонгор алдсан мөртэй гарч ирж байгаа адуучин бол 1-р багийн адуучин Базар Арчаагийн Үлзий мигмар. За 1-р багийн адуучин Эрдэнэ жулууны Эрдэнэбат. За Хээрмэртэй гарч ирсэн адуучин бол Шагдрын Өнөр батнаар гарч ирлээ. За Төв аймгийн адуучдын албаныхан 2022 оноос хойш аймгийн аварга аймгийн бүс сумдууд нь сумын аварга хийгээд жигдэрсэн аймагуудын нэг Базар Арчаагийн Үлзий мигмар явсан хонгор алдсан мөртэйгаа. За шүүрэн дээр нилийн дутсан морины явдлаа зассан уурга бас алдчихлоо. За ганц бүр наашаа зүтгэсэн. За анхааралтай хэрэгтэй уургалсан. Өөрөө ч унлаа дугааж унгаалаа. За бид бүхэн удаа шүрд гарч байна. За ийм тохиолдолд 1 оноо хасагдаад 3 шүүгчээс 6 оноотой болдог. За Эрдэнэ жулууны Эрдэнэбат явлаа. За шүүрээ алдж байгаа юм байна. Морины явдлаа зассан уурга шүүрлээ. За уурга шүүрэн дээр 3 шүүгчээс 1 3 оноотой болж байна. За морьтой шүүрэн дээр адуу хол уурч гарсан даа. 1 удаа өнгөрөөж болох байсан. Адууч мод өгч байна. За явган шүүрээр дахиад ганц мөр гарсан. Бас л дутж байна да. Ойлчлоо. Өнөрөт Хээрмэртэй явсан. За шүүрээ шүүрээд морины явдлаа засчихгүй дээ. Ойлчлоо. За морьтой шүүрэн дээр хонгор мөр явсан. Уургийн мөрийг дагуулж хөдлөгсөн. Уургалсан, хөшөөлцчихсэн. За бид бүхэн удаа шүүрэл гарч байна. За ямар ч хэсэн нарийн шугалзаар нь уургалсан юм болоо да. За адуучин уургийн мөрөө суулгах ёстой. За ягуун дээр нь хар мөр наашаа зүтгэсэн. Алдчихлаа. За дараагийн 3 адуучин залуу гарч ирж байна. Батчаргалын Сайнбат. 1-р багийн адуучин Эрдэнэбатын Пүрөөниум. Батчаргалын Сайнбаяр нар гарч ирж байна. За сумын засагтрын тамийн газрынхан сумын аварга дэмждэг болж сум болны адуучдын холбооныхан сумын засагтрын тамийн газартайгаа хамтран сумын аварга зохион байгуулж байгаа ёстой. За эмнэлэг цагдаа, соёлын төв за бүгдэндээ л хамтарч ажиллах ёстой. Батчаргалын Сайнбат. За шүүрээ шүүрээд морины явдлаа засаад уурга шүүрч байгаа юм байна. За ер нь уурга шүүрэн дээр 6 оноотой болж байна. Морьтой шүүрэн дээр нөгөө хар мөр гарсан. Алдчихлаа. За аяgun шүүрэн дээр хонгор мөр гарлаа. Зөв талаас уургалсан. Явж очиод уургалчихсан.
жирэгчлээ. За хэд их гүүгээр очихоор гიშгэдлээ алдчихдаг сууж чадахгүй. За Эрдэнэтийн бүрэн юм халдсан мөртөө явсан урд шүүрэн дээр. За дашуурын дээр тонгоосонгүй нэвтийн уургаа шүрнэ. За ямар ч байсан 3 ноттой боллоо. Мөртөө шүүрэн дээр нь хонгор мэр гарсан. Алдчихлаа. За явган шүүрэн дээр гол ноо авах хэвээр. Ер нь ганц зүгэл гаргаж өгöd байгаа. Алдчихлаа. За Батчиргалын сайн баяр хул мартаа явсан. За шүүрээ алдаж байгаа маань уургын маршрын ширүү явсан урд шүүрэн дээр уургийнхаа урдаас аваад 3 минуттай болж байна. За мартаа шүүрэн дээр 2 мөр гарсан. Үзүүрэн гэдэг ууралсан. Алдчихлаа. За ягуун дээр нь хонгор мөр гарсан. Өөрөө хойшоо нэг алгасан уршааг үүсэн. Адуу хараар нэг гарах гад уршаа зүтгэсэн. За тэн дээр адууч маань анхаарал сарнж байна. За дараагийн адуучин залуучууд гарч ирж байна. Хонгор алдсмар улаан дээлтэй гарч иж байгаа адуучин бол Лавсрынгийн Болдбаатар, Хэрмэр Цэнхэр дээлтэй гарч ирсэн адуучин бол Зоригт Баатрын Дасцэрэн, Эрдэнэбаатрын Баттөрч нар гарч ирлээ. 1-р багийн сүүлийн адуучид за Баянжиргал сумын адуучдын холбооныхон баг болгон дээрээ тойрч сумын аварга хийдгээрээ онцлог. За өнөөдөр ингээд 3-р баг дээр хийж байгаа бол дараа жил 1-р баг дээр ингээд зохион байгуулалт тойроод явна. За Лавсрынгийн Болдбаатар халдсан мартаа явсан. Харин бооцоо шүргүү тэмцээнд олон чорсон адуучин шүр аваад гуугалдаж байна уурга шүрсэн. Уурал шүүрэн дээр 2-2 6 ноттой болчихж байгаа юм байна. Тэ шүрэн дээр анхааралтай гарагт уургийн саар нэмэр урагшны явуулсан. Уурлаа татах гэсэн бодож. Арай л авхан уралчлаа. За явган шүрэн дээр 2 мэрийг гаргаж өгсөн. За өөр урагшааг үгээ задлсан. За бэртайхан байх чинь харааттай. Мэдрэмжтэй адуучин байна. За бид хүн удаа шүрд тарж байна. Уургалсан. За яг л нарийн шулзаар наруулаа татж байна. Адуучууны хараа маш чухал л да. Уургын хөв хаагур орж харах хэрэгтэй. За Эрдэнэбаатрын Баттөрч сайхан явсан. За шүүрэ шүүхтэй мөрний явдал алдаад уурга алдаж байна өө. Хонгор алдсан мөр наашаа зүтгэсэн. Уургалсан. Уургын мөрнийг хөл алдсан. Буцаага залгасан. Сайхан байна. Энэ ч л одоо адуучууны авахсан ба. Уургын мөр эзэн 2 бинэ мэдэрнэ гэдэг. Энийг хэлэндэ. За уургын мөр төгцсөн бол уурга алдахаар байла. Явган шүүрэн дээр нь алдаж байгаа байна. Зарим залуучуудын анхаарал уурга морины хөл рүү орох юм бол уурга тавьчих хэрэгтэй. Адууныхаа аюулгүй байдгаас бодох хэрэгтэй шүү. Сая бол одоо мэдрэмжтэй тавьчих байна. За Зоригт Баатрын Дашцэрэн нилээнч том мөр унж гарч ирсэн юм байна. За тэгтээ төвгүүхэн шүрээ л авчиж байна. За мөртөө шүргэн дээр нь хонгор мөр гарсан. Алдаж байна. За энэ залуучууд их нарийн ууралчсан алдаад байгаа. Өнөөдөр ч их салхитай байсан. Уургын хувь тааруулж гарч ирэхгүй бол тэгэл уургын хувь хийсэндээ яг тооцоолсноор онохгүй байгаа. Садарган шилдэг адуучид гарч иж таа. Сумын авраг адуучин, аймгийн авраг адуучин, за аймгийн бүсээсээ 3-р байшил гарсан адуучид гарч ижээ. За ер нь дов үтсэн. Баянжиргал сумын шилдэг адуучид гэж хэлэхэд болно. За сумын хөшөө авраг адуучин 9 чамцын мөнгөт цагаан мөртөөгөө. За хүрэн зээрд мөртөөгөө аймгийн авраг адуучин Нямсүрэнгийн Даваад орж. За аймгийн бүсээсээ 3-р байшил гарсан Наран хүүгийн Базар сүх нар гарч ирлээ. За харин хоол өрийн шургуу тэмцээн Шилийн үлийн нутаг Шилийн богд хайрхан дээр хүртэл адуучд мань явж оролцож байсан адуучд байна. За аймгийн авраг адуучин Нямсүрэнгийн Даваад орж. За уургын мөртөөгөө гарч ирлээ өөрийнхөө энэ уургын мөрчийн сайн уургын мөрдөө. За адуучдын ер нь за мөрөөдөл гэхүү, зориг гэхүү Шилийн үлийн нутаг Шилийн богд хайрхан руу уургын мөртөөгөө залуучууд зордог. Даваад орж алдаж байгаа юм байна. Наран хүүгийн Базар сүх хонгор мөртөө явсан. За хонгор мөрчийн шүүрүүлэхгүй юм байна да. Адуучд бас сайн уургын мөртөө авах хэрэгтэй. Мөртөө шүрэн дээр 2 мөр гарсан. Дутуу байж байна. За сумын хөшөө авраг адуучин 9 чамцын мөнгөт. За аврагын тамирын дээд сургуулиас суралцж байлаа. Одоо бол сайхан хөдөө гараал Монголынхаа хиймрийг өсгөж үржүүлээл явж байгаа адуучин. За цагаан мөрийг шургуулах нь дутуу ажиллаа. Хичэрлж байна. За ягуун дээр нь 2 хонгор мөр гарсан. Үзүүрийн хонгор мөрийг шургуулсан. Татсан. За тэр чигтээ чирэгдээ явцсан. Уурга алдна гэж юу аах вэ? Энэ шууд томтой штэ. Манай 9 чамцын мөнгөт бол сайхан атганда харин чиг. Арай л авхан ургалаад суудсан байж штэ. За энэ хонгор мөрийг зүтгэдэг бол тай. Ядарган адуучин залуучууд гарч иж байна. Бүсийн авраг адуучин Лавсрынгийн Болдбаатар, Буурмөр Цэнхэр дээлтэй гарч ирсэн бол за улаан дээл хонгор алдсан мөртэй гарч ирсэн адуучин бол Шагдрын Батцэнгэл. За сумын аврагаас 2 медаль авсан Үлзий батын Отгон бээр гарч ижээ. За Агдан нүрээ түлэгж ирсэн наадмын сорилго наадманд бас эрхээ авч ирсэн. За Шилийн үлийн нутаг Шилийн богд хайрхан дээр очиж оролцож байсан.
За Төв аймгийн Зүүн бүсийн аврагт дуучин Лав Сүрэнгийн Болдбаатар явлаа. Боорол мартайгаа. За морины зөвд бол тонгоохонд шүүраа шүүрч байгаа байна. Морины явдлаа зассан ургаа шүүрлээ. Боорол шүүрэн дээр бүхэл 9 оноотой болж байна. Савламжаа алдаж болохгүй 9 оноочод өндөр оноотой гарч ирсэн ганц Боорол мөр гарсан. Алдаж байна. За явган дээр нь бороод дуу гаргасан. Бас л алдчихлоо. За ингээ бүсийн аврагт дууч маань тэмцээн өндөрлөж байна. За Үлзий утын Отхон баяр. За сумын аврагаас 2 медаль аваад байгаа. Дараалан 2 жил дараалан. За туршлагатайг бол туршлагатай. За сайн адуучинг бол бас л сайн адуучин. Тэ шугам дээр ганц мөрийг гаргасан. За харин харгүй сайхан ганц адуул гаргаж өгч байгаа юм байна да. Ер нь ингээд бол одоос маргаан байхгүй штэ. Сайхан мөрдөө ялгачихсан. Адуучдын холбооныхон харгүй сайхан гаргаж байна. За Шагдрын Батцэнгэл хонгорлцсон мөрт явсан. За тонгоод шүүраа шүүрсэн. Морины явдлаа цацаад уургаа шүүрсэн. Самартай дээр ганц дуу ойрхонж гарсан уургийн морь жоох явуулсан болчтой. Уурлах боломж байлаа. Сугаагүйс тэнэлгсэнгүй адууч маань. Сядрын адуучин залуучууд гарч ижээ. За хамар цагаан зээр дэмэртэй гарч ирсэн адуучин бол Гэрэл Туяагийн Сумын Авзар. Хонгор олцсон мөртэй гарч ирсэн адуучин бол Тувсан дорж. Амар жаргалын Жам бүрүүнэр гарч ирлээ. За 7 сарын 13-нд дэлхийн адууны өдөр Монгол их оронд болно. За Монгол их орныг эзэнтэй байлгаж байгаа малчид маань, уяачд маань, адуучд маань бас зорин ирж оролцсноо. За 100000 адууны тоосонд 100000 морины параданд оролцно гэдэг чинь бас л сайхан гайхамшигтай зүйл. Дэлхийн адууны баярын өдөрт бас адуучин тэмцээн болно. За Лавсан дорж хонгор олцсон мөртөө явсан. За морины зөвлөл тонгоохонд шүүраа шүүрэгтэй гитргээ биеэрээ саваад хэдийг тонгоох юм а. Морины явдлаа алдсан. За тэгтээ адууч маань ахвал самбаатай орж ирээд уурга шүүрч байна. Самартай шүрүүн дээр нь ганц адуу гаргасан алдчихъя. За явган дээр зөв талаас уургах нь хонгор мөр гарсан. Хонгор мөрийг хушуулцчлаа. За амар жаргалын Жам бүрүү халзан мөртөө явсан. За шүүрүүн дээр нэлээд дутсан. Морины явдлаа засаад уурга шүүрнэ. Уурган дээр бас болсонгүй. Самартай шүрүүн дээр ганц адуу гаргасан. Уурлсан боловч уурга алдаал 50 туучлаа. За Гэрэл Туяагийн Сумын Авзар шарга мөртөө явсан. За шүүрээ шүүрснүү ташуур алдчих юм байна. Уурга шүүрнэ. Уурга харин сайхан зөрөгтэйхэн шүүрлээ. 3 оноотой болж байгаа юм байна. Мөртөө шүүрэн дээр хонгор мөр гарсан. Уургын мөрөө явуулсан. Алдчихлаа. За явган дээр бас л нэг мөр гарсан. За л болсонгүй даа залуучууд байна. Хэд их хаширэлж байна. Сядрын дуучин залуучууд гарч иж байна. За 3 улаан дээлтэй. Давгийн Баатаргөө. Нэм сүрэнгийн Даваа далай. Батуулдын Болдхуйг нарахж иж байна. За өнгөрсөн жил сумын явтааж оролцож байсан. Сайн адууч та. Харин бүгдээрээ сайхан урт уурахтай, сайхан жуургын мөртэй. Майн залуучууд Давгийн Баатаргөө явсан. За шүүрээ шүүрч байгаа байна. Морины явдлаа зассан уурга шүүрсэн. Уурга шүүрэн дээрээ бүхэл 9 өнөттэй боллоо. За мортой шүүрэн дээр ганц хармар гарсан. Зөв талаас уургалах болтой. Алдчихлаа. За явган дээр нь хонгор морийг гаргаж өгсөн. За ер нь өнөөдөр чигээс зохион байгуулалтыг сайхан хийжтэй. Бүгдэнд нэг юм уу, 2 адуу, ер нь нэг адуу гаргаж өгч байна. За ер нь маргаан байхгүй штэ. Наад дээр олон адуу гарлаа, би олон адуу дундаас орчлоо гэж ярихгүй. За ер нь маргаан байхгүй, адуучин өөрөө уургын мороо явуулаад өөрөө анхааралтай байж ижил одоо нэг адууг шургуулна. За ер нь улсын яваргаа ер нь бүгдэнд нь л нэг адуу гаргаж өгмөр байгаа. За нэм сүрэнгийн Даваа далай, шууд залуу. За шүүрээ шүүрээд морины явдлаас зад уурга шүүрч байна. За энэ уургын морийн үе чинь чангалдаа. За манай Даваа далай маань ер нь жинтэй шүү. Уургын мөр хөл алдахгүй байна. За мөртөө дээр нь өөрөө буугаад хоцорж байна. За явган шүрэн дээр нь 2 мөр гарсан. Хонгор адууг ургаллаа. За ер нь таталтыг харахад ер нь бас л зөв сайхан татж байна. Хойноос нь харж штэ. Адууч юм чи бас л ингэж адууга хайрлах хэрэгтэй. За Батуулдын Болдхуйг саарлбарт явла. За шүүрэн дээр тонгоосонгүй уурга шүүрнэ. Уурган дээр хол өрөнгөрлөө. За гарт ер нь мэдрэгдсэнгүй да уурган. За мортой шүүрэн дээр ганц адуу гаргаж өгсөн. Алдж байна. За Баянжирган сумын амар шилрүүл адуучуун тэмцээн бас амжилттай үргэлжлэж байна. За 45-аас дээш насныхан за дээлтэй бүх юм барилдаа хүртэл зохион байгуулагцсан. За дараагийн адуучид 3 дугаар багийн адуучин Дорж сүрэнгийн Давг сүрэн, 2 дугаар багийн адуучин Пүрүү дэшийн
Мөнхбаатар, Цэвэлмаагийн амар санаанаар ирсэн байна. Дорж зүрэнгийн давг цүрэн шарга мөртөө явсан задшуураа шүүрээд уурга нөгөө талаас илэхэнд адуучууны авахулсан ба. Уурга алдчихсан заамартай шуурнаар усал нэг морийг гаргаж өгсөн. Алдчихлаа. За аяагун дээр нь хонгор мөр гарсан. Хонгор морийг алдчихъя. За бүрүү дэшийн Мөнхбаатар. За асал сайн адуучин штэ. Задшуураа шүүрэх тамирны явдлаа алдаад уурга алдаж байгаа юм байна. Уурга шүүрэн дээр байгаа ноттой болсон. Заамартай шүүрэн дээр нь хонгор мөр гарсан. Алдчихъя. За Цэвэлмаагийн амар санаа хонгор алдсан мөртөө уургын морчир. За ямар ч хийсэн дашуураа шүүрсэн. Уурга шүүрнэ. 9 гэн авах хэрэгтэй. Алдчих юм аа. Авах боломж байсан. За насаар бол багад дучин мөртөө шүрүнээр ганц мөр гарсан. Алдаж байна. Олон тэмцээн уралдаан хүлээж байгаа даа манай амар санааг. За дараагийн дучин залуучууд гарч иж байна. За дунд талд хонгор мөртэй гарч ирсэн дучин бол аймгийн аврагад дучин Инкватын төрвөлд Баатар зөгтийн төгс билэг халзан мөртэй. За хүүгээ дагуулад гараад ирсэн дучин бол Оюуны Отгон Батнаар гарч ижээ. За хүүгийн хувь бол цээлхэн байна да. За хүү өнөөдөр сайхан оролцгоо хаа. За сайн адуучийн аавын хүс сайн л болдог. Отгон Бат маань сайхан хүүдээ сайхан уурга хийж өгч. Уургыг чирэн төвгүй аваа явж байна. За 2022 оны аймгийн аваргаас мөнгөн медаль, 2023 оны улсын аваргаас шагналт байрын шилгарсан Инкватын төрөл гарч ирсэн дашуураа алдаад уурга шүүрж байгаа юм байна. За энэ уургын хонгор мортойгоо олон жил явж байгаа. Энэ уургын хонгор морч сайн морь штэ. За мортой шуган дээр харж гараад ирээ. Дагаа залгаж байгаа эдэр бас гайхамшиг штэ. Тэдэр нөр алдчих юм. За аяагун шүрүүн дээр нуугдаад хүлээсэн. Адуучны авахсан ба авнагааж болохгүй. Цоло байр шургуулсан. За сайхан ургуулж 9 гэн авсан. За адууч манер сайн л байна да. За ер нь олон шургуу тэмцээнд дээгүүр оролцож байгаа. За 2 гарын тамир сайтай дучин. За Баатар зөгтийн төгс билэг халдсан морьтой явсан морины зөвлөлт тонгоосон дашуур алдж байгаа байна. Морины явдлаа засаад уурга шүүрчээ. Сайн уургын морь штэ. Эзэн хүн хаашаагаа налах нь. За тэр зүг рүү надаас зайлж өгч штэ. За ганц морь гарсан. Алдаж байна. За ягуун дээр хонгор морь гарсан. За өнөөдөр ч олон хонгор морь байгаа. За чэжин бие нэргүүлээл уурга алдчихлаа. За Оюуны Отгон Бат халиу морьтой явлаа. За дашуура алдаж байгаа болоо да. Уурга шүүрч байна. За уургын халиу морьч сайхан морь байна. Адууч юм бас тараа мэдрэмж чухал да. Морьтой шүрэн дээр уургын морь солиод гараад ирсэн. Нарийн шугацаар нь уургалсан. Уургын морь суулганаа. Хэдий уургалсан ч гэсэн уургын морь суулгадаг байх хэрэгтэй. Зарим залуучууд дагаа явцдаг. 3 оноо дээр зогсоочоод за Отгон Бат морьтой шүрэн дээр шургууллаа. За дагуулад уургалсан да. Хөлийн уургалсан. За дараагийн 3 адуучин залуучууд гарч иж байна. За 3 дуургийн адуучин лав гүчрийн анх болд Дорж Батын Батгэрэл агоон дээлтэй гарч ирсэн адуучин бол 3 дуургийн адуучин Мөнх Жаргалын Баяр Жавхланаар гарч ирсэн. За энэ жил Монгол эх оронд за нүүдэлчин фестивал 4 жилд нэг удаа болдог. Үндэсний 8 дуурайх наадам хүйдлээ одогт болно. За Монголын адуучдын холбооноос улсын аварга 8 сард зохион байгуулахаар байгаа. За улсын бүсгүүдээс зохион байгуулагдаад явж байгаа. Ерөн залуучууд бэлтгэл сургууль сайн байх юм бол амжилт үзүүлэх бүрэн боломжтой байгаа. За гол нь адуундаа давхиж, адуундаа эмнийг хангалаа сургаж, сайхан уурга залгаж ижил. Сайхан бугуйлтай ажиллаад амжилт гарганаа. За лав гүчрийн анх болт. За Дорж Батын Батгэрэл. За дашуура шүүрээ дуургын морь хөл алдаад унчлаа. За уурга шүүрэн дээр мортойгоо унах, уурга хугалах юм шууд нойлдог. За мортой дээр хонгор морь гарсан. Буурал морьтой явсан. Алдаж байна. За Мөнх Жаргалын Баяр Жавхлан шарга морьтой явсан. За дашуурн дээр нэлээд дутсан. Босол хурдан тесэрч байна да. Уурган дээр орж ирээд зөрчих юм аа, зөрчих. За морьтой дээр хонгор морь гарсан. Хонгор морьч өнөөдөр олон хонгор морь байгаа да. Алдчих байна. За сүүлийн адуучин залуучууд гарч иж байна. Өнөөдөр тэмцээн уралдааны гардан зохион байгуулж байгаа Баянжиргал сумын адуучдын холбоон тэргүүн Пүрүү дэшийн Мөнх Эрдэнэ Зээрдэмэр Цэнгэр дээлтэй. За сумын хошоо авраг адуучин Баасан сүрэнгийн Баяр сайхан цагаан морьтой саарл морьтой гарч ирсэн адуучин бол Эрдэнэтийн Батцэрэн Болдбаярын Төгс Жаргал нар гарч ижээ. За Төгс Жаргал гарч ирэх байгаа юм байна. Сумын аврагчдад адуучин тэмцээний дараа 45-аас дээш насных нь оролцсон. За Баасан сүрэнгийн Баяр сайхан шүүрэ алдаж байгаа юм байна. За уурга одоо шүүрэнж гэж байх. Дээ бүр
хажуудлаа туг руугаа гараад эргээд ороод ирж байна. За мартаа дээр 2 мөр гарсан. Уургын мөрөө явуулсан. Ямар шисэн очоо шургуулсан. Уургын мөрөө явуулнаа. Уургын мөр чинь сайхан залгалаа. За 3 мөр гарсан. Үзүр ингээд шургуулсан алдаж байна. За Эрдэнэтийн Батцэрэн саар нууртай явла. За шүүрэн дээр дутж байгаа байна. Морины явдлаа зассан. Авмарч ирнэ өргөж орж ирээд уургаа шүүрэх болтой. Алдчихлаа. Самартай шүүрэн дээр ганц дуу гаргасан. Дутж байна. Сумын адууштай холбоон дэргүүн пүрүү дэшийн мөнгөрт нь явсан зэр дөмөртэй. За аврагынхаа зэр дөмөрийг унаад гаргарсан дэшүүр алдаж байгаа маань уурган дээгүүр нийлээ хол өнгөрлөө. За гэхдээ шүүрэх боломж байж та гар газар сайхан үрж байна. Самартай шүүрэн дээр нь 2 мөр гарсан. Дундуур нь задлсан. Цагаан мөрийг шургуулсан. За сартаа адууны сарын наран саргуу адууны магнаг харна гэдэг одоо энийг хэлэндэ. Яг л нарийн шугамзаар нь уургалаад магнаг нь харж байна. За харин сайн л дөө өөрөө бол дөрөвдөх боломж байдаг. Жохон ад тутаад идэг адуустай холбооны тэргүүн мөнгө эрдэнд явган шүрүүн дээр алдчихлаа. За болд буярын төгс жаргал холмортой явсан. За дашуурн дээр тонгоосог мөрний явдлаа зассан уургаа шүүрч байна. За бид хүн удаа шуулт гарч байна. Уурга яг л голоосон шүүрсэн. Мортой шүүрүүнд ганц мөр гарсан. Дутчихлаа. За явган дээр алдах юм бол тэмцээн өндөрлөн. Ганц дуу гаргасан. Сул дутж байна. Өндөр оноотой адуучд эмнийг хангалаа сурганаа. 1-р үеийн адуучин Батчаргалын Самбат адуу сайхан бүлгсэн. Аяар надууч тэр ингэж бүлгэлэх хэрэгтэй шүү дээ. Ийм хараатай, чөлөөтэй. Лав сүрэнгийн Болдбаатар. За оноо өндөр байгаа адуу бухаад явсан. Одоо дашуурөх хэрэгтэй. За асуудлаа олсон дашуур өгсөн. Одоо шунна гэж юу ах вэ? Өнөөдөр ингээд сайхан оролцоод дэшээ гарч иж байна. За давгийн Баатар хүү хонгор дундаар борцсон. Хонгор адууч бүлгсэн сайхан бүлгэж байна. За хоошоо суух хэрэгтэй. Ядаа өөрөө унчих юм аа. Хоошоо сууж боломгүй байж. Өвгөн сайхан бүлгүүлээд явсан өөрөө хараатайч байсан. За оюуны Отгонбат хараа дундаар борцсон. За адуу таква явсан. Таква дундаа бүлгсэн. Одоо дашуур өгөх хэрэгтэй. Идэх аванда. За аймгийн авраг адууч Инкватын Төрөлт. За бар дуу бүлгээд явсан. Сайхан сууж байна. 2 суурын сайхан авчлаа давуулна. За одоо дашуур өгөх хэрэгтэй. За нэм сүрэнгийн даваа далай. За дуу бүлгээд явсан. За урдаг нь давлаа штэ хаашаа суучихгүй. Нэг тонгоох юм бол тэгээ тэр жигтэй яваад өгнө л дөө. Ерэн жин ихтэй хүмүүс бол сумын хашаа авраг адууч исчамцын мөнгөт бүлгүүлнаа. За их л ярдаг адуу байна. За адуу сольчих хэрэгтэй. За хонгор адуун дээр морцсон. Адуу сайхан бүлгээд явсан. Цагны 3 цохог дүүрэн сайхан өгсөн. Унчиж байна. За 2026 оны сумын аврагчлал адуучин нэмзэний 5 дугаар байранд 1-р багийн адуучин Батчаргалын Самбат шалгарсан. За шагналыг Монгол улсын авраг адуучин Ванчгийн Гамбат шагналыг гардуулж баяр хүргэж байна. Оюуны Отгонбат шалгарсан. За шагналыг сумын засаг даргын орлогч Батбаатарын Санжаа шагналыг гардуулж баяр хүргэж байна. За 3 дугаар байранд аймгийн авраг адуучин Инкватын Төрөлт шалгарсан. За шагналыг сумын адуучдын холбоон дэргүүн пүрүү дэшийн мөнгөртөн шагналыг гардуулж баяр хүргэж байна. Сумын авраг нь жилээс жилд усал өргөжин дэвшиж сайхан зохион байгуулад байна. За аймгийн бүсээ зохион байгуулж исэн залуучуудаа. За 2 дугаар байранд 2 дугаар үеийн адуучин Давгийн Баатар хүү шалгарсан. За шагналыг Монгол улсын авраг адуучин за хэдхэн хоногийн өмнө төрийн дээд алтан гац оддонгоор ингрээ мэлсэн Монгол улсын авраг адуучин Ванчгийн Гамбат шагналыг гардуулж баяр хүргэж байна. За энэхүү 2026 оны Төв аймгийн Баянжиргал сумын авраг адууч нар Лав сүрэнгийн Болдбаатар шалгарсан. За шагналыг сумын адуучдын холбоон дэргүүн пүрүү дэшийн мөнгөртөн шагналыг гардуулж баяр хүргэж байна. За дэргүн байр шалгарсан адуучин залууд хурдан удмын адуугаар улаан ухаа 2 дугаар багийн малчин сайн баян за өөрийн адуун зүргээс хурдан удмын адуугаар шагнаж урамшуулж байна. За 2 дахь жилдээ төрүүлсэн адуучин залууд хурдан удмын адуу гэж байна. За өөрөө бол анх 3 жил дараалан төрүүлсэн адуучин залууд адуу өгнө гэж амгарсан. За Монгол хэрхэн за тэр дундаа адуучд маань
Заавал үгүй л үгүй. За ийм л ах хэрэгтэй. Манай сайн баян маань ярьсандаа 2 дахь жилдээ хурдан удмын ядуугаар шагнаж байна. За энэ л одоо Монгол хүний сайхан зан чанараа. Сайн буянда. За бүх адуучдын өмнөөс баяр саналснаа илэрхийлье. $45-аас дээш насныхан маань сумын аваргаас зохион байгууллаа. За Монгол улсын аварга дуучин Ванчгийн Гамбат шаргамар гарсан алдаж байна. 96 алдын уурга барьж штэ. 6 алдын уургаараа яаж ургуулах нь харъя бас л гоё юм аа. Ураатай. Ямар гоё уургал ба. Бас л урт уургыг хөвүүлж штэ. За Баянбаатарын амар жаргал 2 мөр гарсан. Уургын мөрөө залгасан. Үзүрэн гэдэг шургуулсан. Аваал үлдэж ясл. Бас сайхан барилдан тухайн цаг үед бас сайн адуучин байсан хүн. За өнөөдөр ингээд 2 төрөлдөө сайхан ургалаа л дэшээ гарч иж байна. За Нанзтын амар жаргал 2 мөр гарсан. Бас л урт уурах таймда алдаж байна. За ягуун дээр алтгал юм бол тэмцээний өндөрлөнд ганц хонгор мөр гарсан. Дутчлаа. За Батулд 2 адуу гарсан. Алдаж байна. За ягуун дээр нь бас л 2 мөр гарсан. Бас л алдчихлоо. Сул татвал сайхан татхаар хүн байна. Цаг цүрэнгийн бол 2 хонгор мөр гарсан. Уургийн мөр урагш нь хөдлөгсөн. Алдчихлаа. За ягуун дээр алтгал юм бол тэмцээний өндөрлөнд ганц мөр гарсан. Уураас одоо суунаа. Чигдээ гараа ивчвал оноо багсч штэ. Батцуухийн Батулд хонгор мөр ивсэн. Алдчихлаа. За ягуун дээр алтгал юм бол тэмцээний өндөрлөнд хонгор мөр гарсан. За нэг л итгэхгүй ажих юм да. За Нанзтын Алтанбаяр 2 мөр ивсэн алдаж байна. За ягуун дээр бас л 2 мөрийг гаргаж өглөө. Дутчихлаа. За Сэрэн Дэржим Баатар зогт. За 2 мөр гарсан. Өөр анхааралтай хэрэгтэй. Алдаж байна. За ягуун дээр 3 мөр гарсан. Шургуулсан. За суучлоо. За ярин сайхан байна да. 45-аас дээш насныхаа сайхан оролцуулж байна. За 10 адуучин оролцсон. За энэхүү 45-аас дээш насны адуучин тэмцээнд Монгол улсын аварга дуучин Ванчгийн Гамбат 3 дугаар байшил гарч байна. За өнөөдөр тэмцээн урлагийн гардан зохион байгуулж байгаа Сумын адуучдын холбоо нэргүүн Пүрэв дэшийн Мөнхөрдөн шагналыг гардуулж баяр хүргэж байна. 2 дугаар байранд Сэнсэн Дэржийн Баатар зогт шалгарсан 3 дугаар багийн адуучин шагналыг Сумын засагтаргын орлогч Баатрын Санжаа шагналыг гардуулж баяр хүргэж байна. За 45-аас дээш насны ангилалд тэргүүн байранд Баянбаатарын амар жаргал шалгарсан. За өөрөө өнгөрсөн жил Сумын аврагтаа сайхан оролцсон. Ерөн сайн адуучин штэ. За нэг дүүнэртэйгээ үзээ дээшээ шалгарахгүй байсан. Өнөөдөр ямар ч насны ангилалда төрүүл Сумын авраг адуучин болжээ. За шагналыг Сумын адуучдын холбоо нэргүүн Пүрэв дэшийн Мөнхөрдөн. За Сумын аврагын тууз, медаль, өргөмжил, халзан цагаанаар шагнаж байна. За 2026 оны Баянжиргал сумын авраг шалралт адуучин тэмцээний үеэр дээлтэй бүхин барилдаанд зохион байгуулсан. Харин адуучин залуучууд адуучин тэмцээнд ороод дараа нь бүхин барилдаан бас зохион байгуулдаг болсон. За ямар аавын хүү өнөөдөр одтой мэдрэмжтэй байна гэдгийг одоо шалгана гэдэг сайхан. За өчид бүхин барилдааны шөвгөн дөрөвт аймгийн авраг адуучин төр болд хуйгтай барилдаж байна. Залуу өх нэм сүрэнгийн даваа далай лав сүрэнгийн Болдбаатартай таарсан. Заавалтыг төр болдыг ер нь хөнгөн сөөлчж байна штэ. Өргөш нь хөнтрөө сөөлчлээ. За залуу өх болд хуйг аймгийн авраг адуучин Энкватын төр болдоор давж өнөөдрийн барилдааны үзүр түрүүнд үлдэж байна. За нэм сүрэнгийн даваа далай лав сүрэнгийн Болдбаатарыг тумбраатсан. За Болдбаатар жирийн бэртэй оны доор орчлоо да. За дэшээ шижсэн болооч дутууджээ.
За ийм том хүнийг шийдэхдээ хэцүү л дээ. За авзуу дөрөв хоёр бүх мөндөр төгөхгүй удахгүй л дээ. Хоёулаа л одоо урд нь барилдаж таарч лээсэн бах. Даваадлаа баруун ташаага тавиал байна. За бол туйг сөхөө дайрсан дагуулan биш гисэн. Сүлэн мэдрэмжтэй байна. За залуу хөх нэмсрэнгийн даваад алаа. За 2026 оны сумын авраг шилрал адуучин дэмжээний үеэр зохион байгуулагдсан. Дээлтэй бүх юм барилдаанда төрүүлж байна. Үзүр үхэр 2 дугаар багийн адуучин Батуулдын болдхуйг үзүүрлж байна. Өнөөдрийн тэмцээн уралдаан бас өргөн дэлгэр үзэх юмтай очиод ярих яриатай сайхан тэмцээн уралдааныг сумын адуучдын холбооныхан зохион байгууллаа. За дараа жилийн нааданда олон сайхан залуучууд дээлтэй бүх юм барилдаанда за мөн дээрээс нь 45-аас дээш насныхан сумын аврагтай за залуучууд нь сумын аврагт оролцохоор зорхоор болжээ. За дараа жилийн наадам Данчиг холбоонд за шөвгийн дөрөвт үлдсэн 2 хүүхэд. За Монгол Улсын авраг адуучин Ванчин Гамбат сумын адуучдын холбоон дэргүүн Бүрүүдэши Мөнхөртнаар шагныг гардуулж баяр хүргэж байна. За шөвгийн дөрөвт Лавсрэнгийн Болдоотор аймгийн авраг адуучин Энкватын төрүүлд нар шалгарсан. Дээлтэй бүх юм барьдаад үзүүрлсэн Батуулдын болдхуйг за төрүүлсэн Нямсрэнгийн даваадлаад за өнөөдрийн тэмцээн уралдаанаас хамтран зохион байгуулж байгаа сумын засаг даргын хамгийн газар сумын адуучдын холбооныхон шагныг гардуулж баяр хүргэж байна. За Монголын цэлгэр урдын тал нутагт уургаан барьсан, буулаа барьсан адуучд маань хөдөөх орон нутагта урам зэрэгтэй малаа маллаж за адуучин дэмжээнд оролцож за өөрсдийгөө сорж Монгол их орноо эзэнтэй байлгаж байна. За Монголын энэ сайхан агуу их өв соёл үеийн үед өвчин дэвчиж за Монгол хүм морио унаж адуу малаа сайхан маллнаа. За Баян Жарлан сумын адуучдын холбооны дэргэм мөнх эрдэнэ гэж хүн байна. Тэгээ өнөөдөр бас адуучны төвчмөр өргөн дэлгэр бас өмнөх жилүүдэд бодвол бас залуучуудын оролцоо бас өндөр болсон тийм сайхан тэмцээн боллоо. Нар уур тэгшэрсэн сайхан тэмцэлээ. Ерөнхийдөө адууч сумын авраг адуучин шалгаруулах тэмцээнийг бас нэг 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Яг ардаа. Тэгээд яг албан ёсны Монголын адуучдын холбоогоо дагаас салбар хороо сумын салбар хороо үүсгэн байгуулж тэргүүн болсноос хойш одоо албан ёсныхаа 3 дахь сумын авраг шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байна. Тэгээд одоо 3 баг дээр бас ээжлээ тойроод хийждэг тийм адуучдын саналаар бас тэгж хийж одоо ингээд хэвшээд явж байна. Тэгээд ер нь жилээс жилдээ адуучдын бас чадвар сайжирч аймагын аврагтаа бас амжилт үзүүлсэн олон сайхан амжилтуудыг бас сүүлийн жилүүдэд гаргасан. Тэгээд нийт оролцсон адуучид ирсэн зочид гэж та бүхэнд одоо баярсан талархнаа илэрхийлье. Төв аймгийн Баян Жарлан сумын уугуул Ванчин Гамбат гэдэг Монгол Улсын авраг адуучин. Төв аймгийн Баян Жарлан сумын авраг шалгаруулах адуучин тэмцээн өргөн дэлгэр сайхан болж өндөрлж байна. Адуучин тэмцээнд оролцсон адуучин залуучууд ер нь уурганда мориндоо өвтөө уурганда эвтэй сайхан оролцоцгоолоо. Манай сумын залуучууд ер нь адуундаа сайжирсан байна. Сайн болсон байна. Ер нь ингээд Монгол Улсын Баян Жарлан сумынхаа авраг болсон адуучин залуучуудад бүгдээрэнд нь баяр хүргэж амжилт хүсье. За би Төв аймгийн Баян Жарлан сумын 61 дугаар хогийн адуучин Нямсрэнгийн Болдоотор гэдэг хүн байна. Тэгээд тэмцээн маань сайхан боллоо. Бороо урд гიშирсэн сайхан өдөр бол зохион байгуулагдлаа. Тэгээд төрүүлсэнтэй баяртай байна. За тэгээ нутгийн 100 олон минь энэ 100 сайхан наадцгаагаарай. Би Баян Жарлан сумын Эрдэнэ 3 дугаар багийн адуучин аймгийн авраг адуучин төрүүлдэг. За өнөөдөр сайхан тэмцээн боллоо. Нар хорд гიშирсэн сайхан тэмцээн боллоо. Сумынхаа аврагт 3-т орсондоо баяртай байна. За нэг Төв аймгийн Баян Жарлан сумын давгийн баг Ватар хүү гэдэг. Өнөөдөр манай сумын адуучин тэмцээн гоё боллоо, өргөнч боллоо. Хур бороотой сайхан байна. За нутгийнхаа зааваланд наадам сайхан наацсанд нь баяр хүргье. За намайг Нямсраа хөвгтэй даваадлаа гэдэг. Өнөөдөр адуучин тэмцээн сайхан болж өндөрлөө. Адуучин тэмцээнд 6 дугаар байранд орлоо. Байрын хараар орлоо. Дээлтэй бүх юм барилдаанд нь амжилттай өрөл төрүүллээ. Нийт оролцсон адуучдаа баяр хүргье. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний бие болохоор Батбаатарын Санжаа гэдэг.
За засаг даргын тамийн газарт засаг даргын орлогчоор ажилладаг байгаа. За өнөөдөр бол сумын аврах шалгаруулах адуучин тэмцээн бол маш сайхан зохион байгуулалттайгаар өрнөжээр бас нар хуран тэгшүүлсэн сайхан хууртай бас уяачтмаа бас адуучтмаа бас өнөөдрийнхээ арга хэмжээнд бас эдвэг санаачлагтай оролцож байна. Тэгээд бас жил болгон ер нь бол энэхүү тэмцээн оролдоо маа бас залуучуудын дунд адуучдын дунд маа бас нэг хүсэн хүлээдэг томоохон бас тэмцээн оролдооны нэг нь бол энэ адуучин тэмцээн маа бол байдаг. Тэгээд өнөөдрийн бас тэмцээн оролдооны хамтран зохион байгуулсан ерхий зохион байгуулагчаар засаг даргын тамийн газар сумын адуучдын холбоо за нийгмийн хариуцлагын хүрээнд бас дэмжин хамтран ажилласан Next Непс компани бас хамтаа ажиллаж бас дэмжлэг тусалцаа үзүүлж бас өнөөдрийнхөө тэмцээнийг бол уралдааныг дэмжиж ажиллаа. Тэгээд өнөөдрийнхөө тэмцээн уралдаанд оролцсон эрхэм нутгийн залуучууд залуу адуучдаа гүн талархал илэрхийлээ. Тэгээд цаашдынх нь ажил үсэнд өндөр амжилтыг хүсэн өрөөё. Адууны сүлдэнд асан химэртэй алтан зурхайдан ариг төрүүтэй уян дээрээ нар зүвтэй дүүсэн уулзч хурдаад хонгороо идүүрсэг давсах мадар хонгороо иртэ хурдтай хүмүүст хүнэгнэ хүрвинат min зурга хадагтай өндөр гоёмсог цуутаж наши хонгороо дамэ хурд хүдэгэко хөдгүүдийг дилж уралдсан шестэр түүхэнд зүсээр тодорсон огшод ханамад гахшиг түнэгмин одмара хурдсан мадар хонгороо идүүрсэг давсах мадар хонгороо min zurga hadatta өндөр гоёмсог цуутаж наши хонгороо дамэ хурд хүдэгэко багтах би хадууч харагдана хөөчний өгөөд шагшиж ярцна бавархан заяах могор эрдэнмин холдож төрөөдтэй модор хонгороо идүүрсэг давсах модор хонгороо иртэ хүрвинат min зурга хадагтай өндөр гоёмсог цуутаж наши хонгороо дамэ хурд хүдэгэко идүүрсэг давсах мадар хонгороо иртэ хурдтай хүмүүст хүнэгмэ хүрвинат min зурга хадагтай өндөр гоёмсог цуутаж наши хонгороо дамэ хурд хүдэгэко наши хонгороо дамэ хурд хүдэгэко Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцаат компани